За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн агуулгаас уран зохиол нь сүүлийн 5 жилийн дунджаар 52.1% гүйцэтгэлтэй шалгагдсан байна. За бид энэхүү гүйцэтгэл багтай агуулгаас өнөөдрийн хичээлээр зохиолын хам сэдэв орчны талаар ярина. За жишээ болгож 2021 оны хувилбарын 1-р хэсгийн 25 дугаар даалгавар дээр ажиллая. За нацаг доржийн хөдөө талын үзэсгэлэн өгүүлгийн онцлог хэсгийн хам сэдвийг олоорой гэсэн хам сэдвийг тодорхойлох зорилготой даалгавар байна. За хөдөө талын үзэсгэлэн өгүүлгийн хэсгээс онцлог хэсгийг хамтдаа уншъя. Ингэр нударгыг хар торгоор имжиж, нарийнхан хошмог тавьсан хүрэн ягаан цэсчүү дээлийг өмсөн гэдэг энэ хэсгийг бол онцлсан байна. За тэгээд энэ онцлсан хэсгээс бол бид хам сэдвийг олно. За энд Монгол залуу бүсгүй дээл өмсдөг. Дээлийнхээ ингэр нударгыг торгоор имжээд имжээрийнхэн дотор нарийн хошмог тавьдаг зэргээр Монгол соёлыг таниулж байгаа учраас соёлын хам сэдвт холбогдно. За тэгэхээр хам сэдвийн дүрийг тодорхойлж байгаа тухайн цаг үеийн нийгэм соёлын нөлөө, за үйл явдал, үзэл бодол зэрэг зохиолын хамгийн их мэдээлэлтэй хэсэг. За хам сэдв гэдэгт соёл, түүх, улс төр, нийгэм, шашны талаарх асуудал орно. За дараагийн даалгаварт дээр хэсгийн үйл явдал хэдийн үед өрнөж байна вэ гэсэн нь зохиолын гадаад орчныг тодорхойлох зорилготой даалгавар байна. За орчин зохиолын хэрэг явдал болж буй орон болоод цагтай хамаатай ойлголт. Дээр хэсгийн үйл явдал хэдийд өрнөж байна вэ гэхээр 20 дугаар зууны ихэнх үе буюу хариулт нь зөв байна. За дараагийн даалгавар дээр ажиллая. 2021 оны В хувилбарын 1-р хэсгийн 25 дугаар даалгавар. Нацаг доржийн ламгуй нулимс өгүүлгийн онцлог хэсгийн хам сэдвийг олоорой гэсэн ийм даалгавар байна. Байх бай сандарсан байдлыг гаргаж дахин давтан зовлон төгсийг тоочин элдвчлэн гуйхай дор аргагүй болж бас л бахарцсан байдлыг үзвээс барьц ихээхэн өгөх биц хэмээн санаж ном уншихаар хүүхнийг дагалдан түүний гэрийн зүг одов. Зуны цагт баруун дамнуурчны 5 гудамжны шавар үлэмж баасны ангилах нь үнэхээр түмэн багц хүжийг нэгэн зэрэг шатаавч үл дарагдмаараа. Гэвч лотон орхимжоороо хамраа бүглэн хүүхний хойноос намс алхална. Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширний шорвог агаар амтагдаж зүүлсэн үс ноос салхинд хийсэн дээл хувцсанд наалдана. За энэ өгүүлэлт баруун дамнуурчны 5 гудамжны гэдэг хэсгийг бол онцлсан байна. За энэ баруун дамнуурчны гудамж гэдэг нь бол хүрээний хятад хорооллыг хэлдэг. За тийм учраас бол энэ хариултаас бол хариулт нь бол зөв хариулт. Хариулт буюу соёлын хам сэдэв байх нэ. За түүнчлэн ламгуй нулимс өгүүлгийн энэ хэсгээс дүрийн зорилго болоод орчны холбоо хамаарлыг задлан шинжилж болно. Зохиолч Цэрэн лам хүүхний дүрийг шавартай гудамж, харанхуй шавар тагдан суудаг гэсэн харь соёлын нөлөө бүхий тусгай орчноор бол таниулж байна. За дараагийн даалгавар бол 26 дугаар даалгаврыг ажиллая. Дээр хэсгийн үйл явдал хэдийн үед өрнөж байна вэ? За энэ даалгавар зохиолын гадаад орчныг тодорхойлох зорилготой даалгавар байна. За зөв хариулт нь буюу 20 дугаар зууны сүүл үе. Гэсэн хариулт нь бол зөв хариулт байна. За 2019 оны хувилбарын 2 дугаар хэсгийн 22 дугаар даалгавар дээр ажиллая. За Монголын нус товчоо зохиолын ишлэлийг хам сэдэвтэй зөв харгалзуулаарай гэсэн даалгавар байна. За энд хулган жил хэрлний хөдөө аралд хурж Чингис хааны гэрээсэлсэн ёсоор өгөөдөг хаан өргөмжлөв. За энэ бол түүхэн он цагтай холбогдож байгаа учраас энэ бол түүхийн хам сэдэв байна. За хасар татаа тунгааг багш барин бичиг хууль зэргийн бодлого тэргүүтэн олон зүйл бичиг залгаж удалгүй сурав. За энэ хэсэг бол соёлын хам сэдэвтэй байна. За энэ соёлын хам сэдвийг тодорхойлохдоо бичиг эд зүйлтэй бол холбон авч үзнэ. За Тэмүүжин өөрөө бурхан халдуун дээр бууж бүсээ хүзүүндээ эрх мэт үлгэж малгайгаа гарт сэгэлдэрч гараараа өвчөөгөө даран наран өөд хандаж бурхан халдуунд 9-тэй сөгдөж өчил өчин сацал сацав гэв. За энэ хэсэг бол шашин шүтлгийн хам сэдв
сэдвтэй байна. За D. Боорч баруун гарын түмнийг захирах ноён болов. Мухлай говгон болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо наяа төв түмнийг захирах ноён болтугай гэж зарлиг болов. За энэ хэсэг нь бол улс төрийн хам сэдвтэй байна. Зохион байгуулалт хуваарлалтай бол холбоо ойлгож болно. За E. Сорхон шарын гэрийн тэмдэг нь шүн турш үүр цайтал сүү самарч эсгээ бүлэх бүлгээ гэд. За энэ хэсэг нь бол нийгмийн хам сэдвтэй байна. За аж төрөл ахуйтай бол холбоо ойлгож болно. За дараагийн даалгавар дээр ажиллая. Арвжаагийн 4 улирал шүлгийн шашны хам сэдвт хамааралгүйг нь сонгоорой гэв. За энэ хариултын хувилбаруудаас бол шашны хам сэдвт хамааралгүй нь бол дуртмал өнгө байна. За энэ дуртмал өнгө нь бол буддын шашны ойлголтууд бол хамааралгүй. За тэгвэл хамааралтай хувилбаруудыг харъя. За хариултыг харъя. За хариултад дөрвөн талай гэсэн ойлголт байна. За яруу найрагчийн хавар өсөх цаг 100 идэр цаг гэсэн шүлэгтэн сануулж байгаа дөрвөн талай гэсэн ойлголт нь хүмүүний төрөх, өтлөх, өвдөх, өөхөх дөрвөн жам бий гэсэн утгыг бол илтгэж байна. За B хариулт нь залхай 8 ном гэсэн ойлголт байна. За яруу найрагчийн 100 идэр цаг шүлэгдэх энэ залхай 8 ном гэсэн ойлголт нь өөртөө баян чинэлэг, бусдад хоосон ядуу, өөртөө амгалан, бусдад зовлон, өөртөө магтаал, бусдад буруушаал, өөртөө сайн нэр, бусдад муу нэр хүсэх ертөнцийн хүний сэтгэлийн унал гэмийг хэлж байгаа ийм ойлголт байна. За C-д нь найдангуй 5 хор гэж байна. За энэ намар өтлөх цаг гэсэн шүлэгдэх энэхүү найдангуй 5 хор нь ёсоор шунал дачаал, урин хилэн, эргүүн мунхаг, омог дээрэнгүй, ата найдангуй гэсэн энэ нисвансын 5 хорыг бол хэлж байгаа ийм ойлголт байна. За хувилбарыг харъя. Өвөл өнгөрөх цаг гэсэн шүлэгдэх эрэлгийн илж гэсэн ойлголт нь нас нөхцөн хүний урьд төрөлдөө үлдсэн сайн муу өвлийн үр боловсролыг ялгаж шүүн шийтгэгч эрлэг гэж бий гэсэн утгатай ийм ойлголт байна. За орчин дүрийг тодруулахад чухал үүрэгтэй. Зохиолын гадаад орчин бол орон болоод цагийн хамаатай ойлголт байдаг. За орныг судлахтаа зохиолд үзүүлсэн орн нь бодит тодорхой газар орон байна уу? За аль эсвэл ерөнхий нэг орон байна уу? За зохиолч орчныг дүрслэхийн тулд ямар түлхүүр үгс болоо дүрслэлийг ашигласан байна уу? За зохиолч орчныг дүрслэхдээ ямар нэгэн бодит зүйлсийг сонгон дүрслсэн байна уу? За хэрвээ бодит зүйлсийг сонгон дүрслсэн бол түүний байр байдал, өнгө зүс, тоо хэмжээ болон гэрэл сүйдэл зэргийг бол нарийн анхаарнаа. За цагийг судлахдаа зохиолд үзүүлж байгаа цаг нь бодит тодорхой түүхэн цаг байна уу? Аль эсвэл ерөнхий эрт нэгэн цаг байна уу? За цаашлбал орон цаг нь дүр бүтээхэд хэрхэн харилцан нөлөөлж байгааг бол судлана гэсэн үг. Зохиолын гадаад орчинд орон болоод цагийн хамаатай ойлголтыг авч үзэж байсан бол зохиолын дотоод орчин гэж уур амьсгал буюу сэтгэл санааны байдлыг бол хэлж байна. Уур амьсгал гэдэг бол сэтгэл хөдлөлийн хамаатай үндсэн ойлголт. Сэтгэл санааны байдал гэдэг бол онцгой уур амьсгалын үеийн дотоод мэдрэмж гэж ойлгож болно. За нөгөөтэйгөр сэтгэл санааны байдал нь хүүрнлийн уур амьсгалыг бүтээхэд хувь нэмрээ оруулдаг. За жишээ болгож эзэнгүй орчныг бүтээх замаар уур амьсгал хийгээд сэтгэл санааны байдлыг хэрхэн бүтээж байгааг Нацаг доржийн харанхуй ад өгүүлгээс харъя. Хүн амьтан үзэгдэхгүй цөл газар иржээ. Ам цамх нь хэмжээлшгүй. Сэтгэл уйдхарлах нь хязгаарлашгүй. Салхийг сөрөн хинхтгийг яран давхисаар хит хитэн ухааг давж хужир ба бударган илбэхтэй нэг цайдан газар хурж очивоос дөрвөн зүгт юу ч үзэгдэхгүй. Харин дэртээгүүр бараан үл хурж бороо орох янзтай байв. Санамсаргүй хурж ирсэн зэрлэг цөл газрын байдал төдийл тааламжгүй. Намрын салхи сэржигнэн салхилах нь сэтгэлийн дотор гулин галан байдлыг төрүүлнэ гэд.
За энэ нацаг доржийн харавхаад өгүүлгийн энэ хэсгээс харахад бол цөл газар орныг төрслөх замаар дайсгансан тааламжгүй ур амьсгал. Сэтгэл санааны гунигт байдлыг бол бүтээсэн байна. За орчин ба дүрийн сэтгэл зүйг Столмын цэнхэр тэрлэгт өгүүлгийн жишээн дээр авч үзье. За зохиолын хэрэг явдал хаана өрнөж байна вэ? За Монголын тал нутагт өрнөж байна. За өгүүлгээс жишээл авч үзье. Хөх нагааны униар хөшиглэн сунаглах тэртээ удмыг. За өөр нэгэн ишлэгийг харъя. Уртын урт уужмын уужим энэ хүндийд морин зэрэглэлээ товлцсон наашилж. За энэ өгүүлгийн жишээн дээрээс харахад дүрийн сэтгэл санааны байдлыг тодруулсан байна. Уужим тал нутгаар эхнэрийн уудам сэтгэлийг тодруулжээ. За зохиолын үйл явдал хэдий дүрнж байна. За энэ нь бол зохиолын гадаад орчин буюу цагтаа хамаатай ойлголт байна. За хэдий гэхээр 100 цаг ирж байгаа буюу үед. За өгүүлгийн жишээг харъя. Алсын бараа нэгэн үе тэнгэрт тулам өндөрсөж, нэгэн үе газраар мөлхөн үргэлжлэх униар зэрэглээн дунд. За энэ өгүүлгийн хэсэгт бол зэрэглээгээр эхнэрийн сэтгэл зүйн долгислыг бол тодруулсан байна. За өөр нэг жишээ авч үзье. Хаврын халтар хомоолоос эхлээд нодингийн хөх аргал уржлангийн саарл сармайг хамж гэд. Тэгэхээр энэ нодингийн уржлангийн гэдэг. Тэгэхээр энэ хэсэгт бол эхнэрийн сэтгэл тайван бус болсон он жилүүдийг битүүхэн тохиолон үзүүлжээ. За 2021 оны хувилбарын 1-р хэсгийн 30 дугаар даалгавар дээр ажиллая. Бэл хавс өрөнгийн боржгоны бор тал шүлгийн хэсэгт үзүүлсэн гадаад орчныг сонгоорой гэсэн байна. За шүлгийн хэсгийг хамт уншъя. Тааны цагаан толгооноос өөр тайдхруулах цэцэггүй нүцгэн тал минь. Нандин эрхэмсэг игэл борглын туйл нар хур царайчилсан газрын сайлтай хормой минь. За энэ шүлгийн хэсгийг авсан байна. За энэ шүлгийн хэсэгт үзүүлсэн гадаад орчныг нь сонгоно. За хариултын хувилбаруудыг харъя. Уулын цоо, овоод хөтөл, баян бүрд, цайдам хөндөй, голын бэлчээр гэсэн ийм хариултын хувилбартай байна. За тааны цагаан толгооноос өөр тайдхруулах цэцгүүд нүцгэн тал минь гэсэн. За энд говийн бүсэд ургадаг тааны тухай бичснээр говийн байгалийн төрх байдлыг үл илтгэж байна. Зохиолч говьд хэдий тааны цэцгээс өөр ургамал ургадаггүй ч түүнийг харж тайтгардаг тухайга энэ хэсэгт өгүүлсэн байна. За тэгэхээр нүцгэн тал гэж тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь гэдэг. Тэгэхээр тал гэж ямар газар хэлэх вэ? Уудам тэгш газрыг тал гэдэг. Тэгээ яагаад нүцгэн тал гэсэн? Яагаад гэвэл говьд ургамал хангааг бодоход ховор гэдгийг нүцгэн гэж талыг хүншүүлж үтсэн байна. За нандин эрхэмсэг игэл борглын туйл нар хур царайчилсан газрын сайлтай хормой минь гэд. За энд тал нутаг бол нандин бас эрхэмсэг. Тал бол игэл бас боргил. Тал бол нар хур царайчилдаг. Тал бол сайлтай хормой гэж тал нутгийн онцлог шинжийг тодруулахдаа утгыг нь эсрэгцүүлсэн байна. За энд тал нутгийн онцлог шинжийг тодруулахын зэрэгцээ нүцгэн тал гэж дүрсэлсэн байна. Тэгэхээр энэ даалгаврын зөв хариулт нь бол D. Цайдам хөндөй. Тэгэхээр цайдам хөндөй гэдэг нь бол тэгш, тавиу, уудам газрыг бол хэлдэг. За тэгвэл E хариулт уулын зоо гэсэн. За уулын зоо гэдэг нь уулын орой гүдгэр хэсгийг хэлдэг. За B хариулт нь овоо тогтол гэж. Тэгэхээр овоолж босгосон өндөрлөг зүйл гэсэн ийм утгатай байна. За C баян бүрд гэдэг нь говь газар байх устай өв сургамал жигдэрсэн хэсэг газрыг бол баян бүрд гэж хэлдэг. Тэгэхээр энэ бол буруу хариулт байна. За E хариулт нь голын бэлчээр гэсэн байна. За энэ голын салбар нийлсэн газрыг бол голын бэлчээр гэдэг. За тийм учраас энэ даалгаврын зөв хариулт нь D буюу цайдам хөндөй гэсэн хариулт байна.
За дараагийн даалгавар дээр ажиллая. Эсэрдний өвгөн шувуу өгүүлэгт дараах орчны дүрслийг ямар зорилгоор оруулсан бэ? 100хан дээр загсаасан өрөм нарны туяа шиг шаргалтна. Хоймрын авдар дээр хөгшний бадраасан зул гал тохиортой хар цэцэг мэт бадамлан бөхөж байлаа гэсэн. Энэ хэсэг байна. За энэ одоо өгүүлгийн хэсэгт орчны дүрслийг ямар зорилгоор оруулсан бэ гэсэн асуултын одоо зөв хариулт нь бол D хариулт байна. За хүүрнэлийн зохиолуудад орчин нь зөрчлийг зохион байгуулахаас гадна дүрийн дотоод тэмцлийг үзүүлдэг. За ийм учраас одоо гадаа, гэрте, нар, зулла, за бадамлах, бөхөх гэсэн эсрэгцүүлээр үхэл амьдралын заагдах дүрийн дотоод зөрчлийг тодруулах гэсэн энэ хариулт нь бол зөв хариулт байна. За тэгээд одоо энэ даалгаврын тавилаа эргээд харахаар орчны дүрслийг ямар зорилгоор оруулсан бэ гэхээр энэ И хариулт бол гол дүрийн одоо амьдрал тиймч элбэг дэлбэг баян тансаг биш болохыг орчны дүрслээр илэрхийлэх гэчээр нөгөө зорилго нь байхгүй болчихж байна, тийм ээ. Зорилго нь бол энд гараагүй. Тэгэхээр энэ хариулт бол одоо илт буруу хариулт байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.